цусд сувг үзүүлж бай. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хар багаас аль халаасны хулгайч нарын атман гэгдэж тодорсон 40 мянган овгор ногоон хочид дамж авын чойлонг зориг зүрхтэй ир явсан гэдэг утгаар нь хүндэлдэг ирчүүд олон байсан юм билээ. Ямар сайн тал ардын хурлын тэргүүлэгчдийн дараа гасан Жамсрангийн самбуу нэгэн удаагийн намын төв хорооны бүгд хурал дээр илтгэл уншихдаа Сахилга Батын тухай дурдаад өнөөдөр хотын залуучуудыг айлхан дээрэмдэж байгаа нэг залуу байдаг гин. Энэ нөхрийн нэрийг чойлон гэдэг юм байхаа. Тэр бүхэл ард иргэдийн дунд малын дайсан чон, хүний дайсан чойлон гэсэн үг хүртэл гарсан байна. Иймэрхүү үлгэргүй этгээдийг манай гэрэлт нийгэм хизээж хүлээж авахгүй газар дээр нь шуурхай арга хэмжээ авч байна. Химэн анхааруулж байсан гэд бодохоор ногоон хочид чойлон хүнд гар явсан нь тодорхой юм. Чойлонг гарч ирж байх үед 7 дугаар гуансны тэр хавьд атман ах нар олон байдаг байжээ. Тэд дөнгөж өсч боожж байгаа залуу хүүхэд чойлонг дарж авах гээд өдөр нь бөөнөрөө ирээд зодоход чойлон оройн очоод ганцаар нь барьж аваад балбчдаг байсан гэдэг. Заримдаа байрных нь орцсон дотож байгаад туйпуугаар ганц зөхөж унгаад л зүгтчихдэг байж. Сүүлдээ нөгөө атман ах нар нь за чамайг ёстой барахгүй юм байна гэд зөнд нь орхисноор чойлон хинтж дэлдэхэ байсан аж. Тэрбээр 20 дугаар зууны манлай хөгжмийн зохиолч Лувсан Жумбын мөрд орчин хүү Экүг хос мантана өмсөд гудамжинд гангаран явж байх нь дуудаж дээрэмд нь нүцгэлээд тэр жигт нь гэрлүү н оруулсан аж. Хачин жигтэйхэн гангараад гарсан нөхрөө хамаг байдаг хувцас мулцлуулаад нүцгэн гэртээ ирсэнд ихэд ууралсан ихнэр амбаар туулна. Чамаа хин ингэж зүрхлөв гэж асуугаад төрийн шагналт хөгжмийн зохиолчийн хүү Экү нэг хэсэг ичиж байснаа арга буюу хүний дайсан ногоон чойлон нүцгэлсэн гэж үннээ хэлсэн гэдэг. Амбаар туул угийн гал бүсгүй байсан тул тэр дорол чойлонгоос нөхрийнхээ хувцсыг буцаагаад авсан аж. Энэ цагаас хойш чойлон Экүг ч юм уу лалар эр хүний нүнжиг байхгүй им зантай гэд үзэхэ байсан аж. Тэр Экү нархинд ихэд дуртай нөхөр байсан тул гэрийнхээ цонхон доогоор халамцуу явдаг нөхдүүдийг торгодог муу аргатай нэгэн байж. Нэг өдөр Экүгийн таньдаг анд нь баахан арх торонд хийж гисэн бариад айл руу орохоор явж байхад нь таарлаад чиний архинаас уумаар байна гэж хорхойсож байгаа хэлжилтэй. Нөгөө нөхөр нь бололгүй яах вэ гэж хэлээд намайг дагаад яв гэснээр нэг айл руу Экүг давхуулаад ортол хойморт нь түүний эрлэг чойлон гар зангидаастай согтуу сууж байх нь тэр. Энэ байдлыг хараад зүрхэн зогсох шагсан Экү эргээд гарах гэтэл чойлон хэдийгээр согтуу байсан ч түүнийг таниад "Хөөе Экү ороод ир. Би чамайг архиар дайлна. Харин ногоон чойлонтой арх гударсан гэж ихнэр амбаар туулда битгий матаарай" гэж хэлээд Экүг хажуудаа суулгаад хэдэн өдөр навс архицсан байна. Экү чойлонгоос айгаад түүний өгсөн архийг чадлаараа уусан ч согтоогүй аж. Хэдийгээр чойлон зодоон зохионд гайхалтай ч эмэгтэй хүнийг хүндэлдэг авах чанартай атман байсан гэдэг. Хүнийг боож унгахдаа мэрэгжлийн болсон чойлон өөрийн байрандаа байнга л халаасны хулгайч нарын юмнуудаас татаас авдаг байж. Тогны мөнгөө төлдөггүй чойлонг номхруулж улстай хувь нэмэр оруулна гэж гэрлийн байцаагч ойр орчныхоо хүмүүсийн сонорт дуулгаад тэднийд яваад орчилтээ. Гэрлийн байцаагч байтугай самбуу даргын илтгэл номхруулж чадаагүйд гайхширсан хүмүүс илүү үгэнд дурлан орцны үүдэнд цугларч асуудал яаж төгсхийг харахаар шийдэж. Нилээд хугацаа өнгөрсний дараа Баатарлаг үйлс бүтээхээр чойлонтой тулсан гэрлийн байцаагч гарч ирээд нүдэ бүлтэлцүүлэн байж инхүү дуу алдсан гэдэг. Наад чи хүн чинь танхаа этгээдтэй харьцаж болохгүй юм байна. Би уул нь эхлээд ширүүхэн тулсан л та. Гэтэл чойлонгийн гар миний хоолой хүрэх шиг болсон юм. Би хэсэг хугацаанд тухай алдсан бололтой. Нэг сэхий орсон чинь муу хогч над руу хутга тулгаад хаалганд шахаж зогсоогоод иргэн тойронд минь гутга зоож тоглодог байгаа. Ардын хурлын дарга самбуугийн хүний дайсан чойлон гэж хэлсэн үнэн үг юм байна. Химэн хараал урсгаад зайлж одсон бөгөөд дахин чойлонгоос гэрэл хэрэгэлсэн мөнгөө өг гэж хинхэглээгүй гэдэг. Ногоон чойлон дархан хотод цэргийн алба хааж байхдаа жинхэнэ овгорын төлөв болсон атман цэрэг явсан түүхтэй. Хороо төгшөөр аваад нэгдэж байхад чойлон байрандаа согтуурч маргааш шараа тайлах тухай боддог байж. Тэрээр цэргийн алба хааж байхдаа хизээч дөрөмт хувцас өмсөөгүй гэдэг. Ямар сайн тал дээгүүрээ энгийн хувцастай доогоороо цэрэг өмдтэй халамцуухан олдоо явдаг байж. Нэгэн генерал султай хүн сууж явсан хөнгөн тэргийг нэг нөхөр гар өргөж зогсоогоод "Нөхөр цэргийн дарга минь хоньны гулууц мах авахгүй биз?" хэмээн тохуурхсан аж. Тэр дөрөөл генералын уур зүрхэндээ багтахгүй оволцож "Наад муу танхай цэгээ бариад ав. Яахаараа армийн хаан генерал султай хүнийг танихгүй тоглоом хийдэг байна" гэж хаваар нэг хашгирсан гэдэг. Энэхүү генералын хор шарыг малтаж сенсац тарьсан хүнд гар бол мэдээж чойлон байсан юм. Ногоон чойлон шоронд яваад ороход халаасны хулгайчууд хагартлаа баярлдаг байж. Яагаад гэхээр чойлон ямар ч шоронд очсон хинхэг хийдэг бичигдээгүй хуйлтай. Халаас ухдаг нөхдүүд шоронд тэр болгон дээшээ гараад байдаггүй. Амиал аваад явдаг байсан нэг сонин үе байлаа. Энэхүү хүнд хэцүү цагт чойлонгийн ял идэлж буй хорих ангид бол байдал өөр. Халаасны хулгуурууд буруу хавирган дээрээ өөхөлж сээрээрээ явдаг зуршил тогтдог аж.
Доод наран дээр улаан дээл өмсөд шанаа тулан гансарч суугаа ялтнаас чойлон "Чи халаасны хулгайч биш үз?" гэж асууна. "Би халаасны хулгайч мөн байна" гэвэл түүнийг шууд л ус цасанд оруулаад улаан өнгөтэй ял дээлийг нь солиод хар хөх өнгөтэй дээл өмсгөөд дээд талын нааранд ор засч өгнө. Ногоон чойлонгийн ивэл багтаж дээшээ заларсан хулгайч гарсан хойноо халаас угаж аврагдсан хөлсөө түүнд төлдөг байсан аж. Харин чойлон шоронгоос гарсныхаа дараа бол халаасны хулгайчуудыг нудрагаараа зэхэрдэг байсан гэдэг. Нэгэн цагт Улаанбаатар хотын атманаар тодорч бүр цаашаа ирвшин танхаарч Оросын холбооны улсад нэр нөлөөтэй болж Монголоос очсон ганцхан 8-аач нартч гай болж гавьяач бүтээж чадсан зэгсэн эр надмидийн алдарч ав нэгэнтэй. Би өөрсдийгөө атман гэж өргөмжилсэн ирчүүдтэй зөндөөл таарч явлаа. Харин ногоон чойлон шиг аимшигтай эртэй тайралдаж байгаагүй юм гэж үнэн сэтгэлээсээ дуу алдсан гэд бодохоор дамж авын данхар ногоон чойлон хинд ч мөчөөгөө өгдөггүй нэгэн шазуун ир явсан нь ойлгомжтой юм. Өнөөгийн төрд гайгүй аль бошиж яваа хотын захирагч асан Батүл ерөнхий сайд асан 100 хэмээх Санжаагийн баярнаар чойлон ахаа гэд байдгаа барьж намайг битгий зодоорой гэд бэмбэгнэж явсан өдөр бий. Тэд энэ тухайга нуудаггүй. Тийм ээ, биднийг баг байхад ногоон чойлон гэдэг ноотоо итгээд байлаа гэж хуучилдаг юм. Хотын хулигаа нэрээрээ гайхагдаж явсан аль хочид алтан хуйг мангарын ариун болд төвдөнд орчин давг чимэд нар мөн л чойлон гэхээр нүдэн сэргэж баавраа ууж суугаад магтаж гардаг гэсэн. Тэрбээр халахын шоронгийн овгор ялтан хар лам сүрэнг зохиж унгаад ганц цохилт даахгүй атман байдаг юм уу гэж халаасны хулгайч нарыг харцаараа айлгаж халахын луугар ир миний гарын дор инхүү сүгдэж байхад та нар бол ажлын дараа шүү. Миний салхины үзүүрт цус нулимстэйгээ холилдож үхэн шүү. Хулгайсан мөнгөө сошилгүй өдөрт надад өгч байвал би та нарыг өршөөнө гэж өөрийгөө хэн болохыг тунхаглаж явсан түүнд хожим нь нэгэн хүн сайтай нөхөр ганц шил арх авч өгөөд шарыг нь тайлж буугаалаад зогсож байжээ. Гэтэл нэгэн архичин авгаа хурч ирээд ногоон чойлонгийн бариад зогсож байсан архийг булаагаад ууж буйг харсан ирчүүд "Ир ядрагч аимшигтай юм байна да" гэж санаа алдаж байсан гэдэг. Чойлон тал цус харавчаад маргааш нь таяг тулаад хар захын архичдыг даргалаад архиа угаад л сууж байсан гэд боддоо. Ийм л нэгэн хатуу бакал нар нарсгүй айлгаж явсаар хорвоогийн мөнх босыг үтсэн билээ. Тэрбээр шар хадны архины имчилгээнд хөвтөж байгаад өөд болсон аж. Тэр үед 40 мянгатын бужгаа буюу бужгар чуука түүнтэй хамт хөвтөж байж л дээ. Хожим нь тэрээр нэг өдөр чойлон тасгаасан шилжүүлээд манай өрөөнд хөвтүүлсэн. Оройн түүнд тариа хийгээд байсан. Өглөө нь чойлон өвчгсөн байсан. Түүний засаг цааш нь харуулсан байх гэж ярьж байжээ. Цагдаад бууны нохой хийж цагаандаа гараагүй цавчих сэлэм шиг явсан ил дүүлэн тэр ямар ч хийсэн өөрийнхөө сонгосон адармаатай тавиланда харцаг мэд дүүлж яваад хорвоогоо салсан юм.